Сайн уу хөрхнүүдээ? Баби байна. За өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээрээ нүүр будалтын багс makeup brush-ийн талаар хамтдаа ярилцгаая. За ерөн яг practical те ингээд бүр маш олон төрлийн багснуудыг яг аль нь надад хэрэгтэй юм бэ гэдэг асуулт ингээд ерөн ингээд хүн болгон байдаг байх. Та ч гэсэн ерөн ингээд байдаг байсан. Тэгээд би ингээд бараг 3-4 төрлийн баха яг юм багснууд ингэж авч үзчихсэн. Тэнгүүд яг тэрнээс ашиглагдаад одоо хүртэл хэрэгжилж байгаа юм ч байна. Бүр ингэж ашиглахдаггүй ингэ байсаар байгаа зүгээр ингэ хаягдсан ч байгаа аахгүй юу. Тэгэхээр би та хэдэд эдийн засагч хэмнэлтэй тэгээ одоо сонголтоо хийхэд бас амархан байлгаад ингэ тусдахын тулд энэ талаар ярихаа шийдлээ. За би өөр ингэ багснуудаа гаргаад тоолъё л доо. Яг хэдэн багс байна. За 1 2 3 4 5 6 15 16 17 18 19 20 21 22. Oh my god, надад 22 багс байт. За энэ 22 багсаасаа би одоо яг ашигладгийгаа ингээд сонгоё л доо. Миний хамгийн их ашигладаг багс бол энэ консилерийн багс. Энэ ингээд за ерөө ингээд жижигхэн. За тэгээ ингээд хажуудлаас харуул юм хафтгай. За юунд их ашигладаг вэ гэхээр за нэгт одоо ямар нэгэн өөд аралтуудаа хийхдээ те юм гоё дитэйл ажиллагааг бүр маш гоё ингээ нэмгэн хийхэд за өөр ингээ батга гарсан байвал тэрийг очиж тарахад за өөр бас нэг хэрэглэн энэ контур жоох ингээ бүдүүн зурцсан байвал тэрийг ингээ доогоор ингээ нарийсгаж заасах за тиймэрхүү зүйлс ашигладаг энэ бол үнэхээр бүр ингээ must have brush-нуудын нэг юм. Тэгээ ийм багсгүйгээр тийм юмдаа хийхээр хуруугаараа хийх болчдөг. Тэнгүүд хуруугаараа хийхээр яг нөгөө нэг хөссөн газраа онж хийж чадахгүй. За бас тэгээ ингээд жижигхэн газар битгэхэд өөгөө дарахж исэн бол тэр амар зузаан ингээд том газар крем түрхэгчдэг. Тэгэхээр би бол энэ brush-гүйгээр баг амьдарч чадахгүй. За дараагийн хамгийн хэрэглээтэй brush бол энэ хоёр brush. За энэ хоёр brush юуных вэ гэхээр нөгөө нэг нүрээ одоо хэлбэржүүлэхдээ сүүдрээ тавихад ашигладаг brush. Энэ том brush бол духнаасаа эхлээд ингээ хацар ингээ шанаа тий бүх ингээ нүүрэн дээрээ ингээ контур хийх гэж ашигладаг. Бас маш хэрэгтэй. Энэгүүгээр ингээ хуурай сүүдрийг ингээ тавина гэж төсөөлвөл ерөн бол бүтэхгүй. За тэгээ энэ brush-ны онцлог болохоор ерөн юм дали. За тэгээ ингээд нилээн хөрхөн хүүсгөр. За тэгээ айгүй гоё бас юм зөөлх үстэй ийм brush. Тэгэхээр ерөн бол тэр контур хийхэд айгүй гоё ингээ уусгадаг, айгүй гоё ингээ жигэд тарааж өгдөг. За дараагийн энэ нь болохоор хамраа өндөрлөдөг brush. За яг надад хамар өндөрлөдөг бас дахиад нэг ийм brush байгаа. Хамар өндөрлөх ийм хоёр төрлийн brush байна. За энэний гэхдээ энийг нэг ашигладаг, энийг нэг ашигладаггүй. Энэ яагаад гэвэл арай л хүнцэг гарах гэдэг болохоор энэ ямар онцлогтой вэ гэхээр нэлийн хөрх урт. За тэгээ бөөрөг хэлбэртэй. За уртлаас нь харуул яг юм дугуй. За тэгээд бас нэлийн гоё юм зөөлхөн. Тэгэхээр ингээд хамарны сүүдрийг хийх гээд уруулынхаа тоотлыг ингээд сүүдэрлэхэд айгүй гоё ингээд жигэд тарааж өгдөг уусгалт сайтай байдаг brush. За тэгэхээр ингээ must have бол 3 brush боллоо шүү. Энэ хоёргүйгээр бас сүүдэр тавина гэж юусоо байхгүй. Хамраа өндөрлөн гэж байхгүй. Хулгай тавиадаа би хэрэгтэй гэснээр дараа нь хэдүүл хамтдаа тоолъё. За дараагийн заавал хэрэгтэй brush бол blush-ны brush. За надад ийм blush-ны 2 brush байна. Энэ болохоор миний нөгөө сүүл авсан юунд ирсэн багцад ирсэн. Гэхдээ би энэ хоёрын алийг нэг ашиглах дуртай вэ гэхээр энэ real technique-ийн энэ brush-нд айгүй дуртай. За энэ хоёр ингээд яагаад энд нь дуртай энд нэг дуртай биш вэ гэхээр энэ яг түрүүнийх шиг бүр ингээд маш гоё юм зөөлхөн баггүй юу. Энэ болохоор илүү юм биетэй. Жохон хатуу. Гэхдээ өвс нь бол гоё зөөлхөн. За тэнгуут яг ингээд blush тавихад бол хитрхи зөөлхөн байхаар ингээд хитрхи ингээд тарах гад за бас ингээд хүссэн газараа тавья гэхээр арай л бас ингээд энэ шиг ингээд ажиллахгүйсэн. Тэгвэл энэ болохоор арай жоох юм биетэй болохоор бүр яг ингээ хүссэн газараа ингээ явхад бүр ингээ маш хэлбэр байдаг. Тэгээд өөр нэг амар онцлог тах ялгаа байхгүй. Ерөөсөө зөвхөн өссөн жоохон биетэй. Тэгээ арай жоох юм биеийг зөөлхөн гэдгээр ялгаатай. Тэгээ надад бол blush тавихад ийм жоохон биетэй. Гэхдээ ийм зөөлх үстэй ийм brush байвал айгүй гоё болоод байгаа юм шиг санагддаг болохоор би энийг сонгодог. Энийг өрн байнга ашигладаг. За тэгэхээр must have 4 боллоо. За дараагийн маш их ашиглагддаг. За миний бас энэ гүүгээр амьдарч чадахгүй brush бол энэ.
За энэ жижигхэн брашаар юу хийдэг вэ гэхээр хөмсгөө тэнцдэг. Энэ яг ингээ хөмсөг тэндэхэд таарсан хэлбэртэй. Яг ингээ хажуудлаас нь харахаар ингээ баг зэрэг нарийнхан, уртлаасаа бол ийм хавтгай. За тэгээ дээдэлтэй ийм жоохон бөөрөнхий тий. Тэгээ бас ингээ жоохон хатуу ийм биетэй байхгүй юу? Гэтэ өс нь бол гоё зөөлхөн л доо. Гэтэ ерөө ийм биетэй. За энүүгээр яадаг вэ гэхээр хөмсгөө ингээ хөнхөөн тэндэд ийм натурал будалд хийхдээ энийг бүр байн ашигладаг. Ийм багсгүйгээр яг хөмсгний тэнийг ингэж натурал ингэж хөнгөн гоё жигэд тавьж өгнө гэдэг бол бараг л худлаа. Тэгэхээр би энэгүүгээр ерөөсөө бас яг хөмсгөө будаж чаддаггүй. Заавал энийг ашигладаг. Хөмсгнийхөө тэнэн дээр. За ингээ must have tab боллоо. Дараагийнх нь болохоор loose powder-ны brush гэд ийм том хөвсгөр бөөрөнхий ийм brush байгаа. За энэ хоёрын аль нэгийг сонгох гэвэл би энийг сонгоно. Яагаад гэхээр энэ хэтэрхий том. Тэгэхээр ингээд амар ингээд одоо loose powder ингээд төрхмээргүй бас би ингээд зөөхмө хүн дээрээ бас нэг төрхмээргүй байдаггүй ялангуяа энэ хэсэгт. Яагаад тэгэхээр энэ хэсгээ амар их powderлчаар энийг хэрийн дугаасаа нэг ямар нэг метр өвчлөө үүснэ. Тэнгүүд өвчлөөний завсар ингээд тэр ингээд loose powder-аар төвчгдсэн буднууд ороод тэгээ амар юм хагарсан юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр би энийг нэг сонгодгүй дандаа энүүгээрээ явдаг. За энэ яагаад вэ гэхээр за энэ бол айгүй гоё юм гоё зөөлхөн. Гэтэ хэтэрхий том болохоор л би ингээд катлаад байгаа. Харин энэ болохоор өөрхөн яг ингээд таарсан хэмжээтэй өс нь бас маш гоё зөөлхөн. Тэгээ бас биетэй. Тэгээ энүүгээрээ яг ингээд loose powder-ныхаа нэг кушн дээр, толгоон дээр нь ингээд багсаараа ингээд авч жагаад яг ингээд хөмсгөө ингмээр байвал яг хөмсгнийхаа эндтэй яг хамарныхаа энд ингмээр байвал хамарныхаа энд ингээд авчгаар айгүй хөөрхөн ингээд бүр айгүй гоё болдог. Айгүй гоё ингээд жигд мөртөө хүссэн газартаа айгүй гоё төрхөгддөг. Тэгээ powder-ны brush бол ингээд бусдаасаа ялгаатай юм том хөвсгөр бөөрөнхий байдаг. За дараагийнх нь must have brush гэвэл би юм 3 brush гаргаад ирлээ. За яагаад юм 3-ыг гаргаад ирэв гэхээр би энэ 3-ыг за эхнийх нь би нүдэ бутахад маш их ашигладаг. Заримдаа хөмсгөө тэнээр бутахад ашигладаг. За дараагийнх нь би яг нүднийхаа тэнийг тавихад бүр яг ийм л нэг л brush ингээд ашиглахад надад бүр ингээд хангалттай байдаг байхгүй юу? Тэгээ би энийг бүр байнга ашигладаг. Суур тэнийг айгүй гоё юм жигэд тавьж өгдөг. Тэгээ юм гоё зөөлхөн бас хавтгай болохоор заримдаа ингээд жоох нарийнхан таммаар байгаа тэнийг хүртэл ингээд тавьж болдог. За энэ тэгэхээр зөвхөн нүдэнд гэсэн үг. Энэ болохоор нүд бол хөмсөг. За энэ болохоор би нүднийхаа энэ уртал тавьдаг энэ саа бас энэ хамарн дээрээ ингээд нарийнхаа таммаар байгаа юм хайлайтер тийм юмнуудыг энэ багсаар ингээд хийдэг. Тэгээ яг ингээд хайлайтераа ингээд тусдаал багсаар хийхгүй бол нэг өөр ингээд тэнтэй холилчхоор ингээд янз янзын өнгөтэй юмнууд гараад идэг болохоор би бол нүдэнд хайлайтер нь заавал юм тусдаа юм 3 багс ашигладаг. За тэгээд энэ хоёр айгүй төстэй. Гэхдээ энэ нь илүү юм жоохон том байхгүй юу? Том арай юм хавтгай. Тэгэхээр яг ингээд саамаа ингээд тавихад ингээд хамарны үзүүр дээр ингээд хайлайтер энтер тавихад энэ бүр ингээд айгүй хөөрхөн болоод идэг. За тэгэхээр шууд ингээд саяны must have дээрээ 3-ыг нэмж. Тэгэхээр надад өөрөө must have гэж үзэж байгаа яг юм 8 төрлийн багс гарч ирлээ. 3 нь ийм том, 5 нь ийм жижиг. Тэгэхээр өөрөө энэ 8-аар л би ер нь байнга юм хийдэг. За одоо үлдсэн ямар брашнууд үлдсэн бэ хэдүүлээ хамтдаа харъя. За яг саяны нөгөө нэг харьцуулагдаад ингээд ялгагдсан 2 brush. Энэ болохоор уул нөгөө нэг foundation түрхдэг brush юм билээ л дээ. Тэгээ би бол бас нэг түрх гэж үзсэн. Гэтээ ерөөс ажиллахгүйсэн. Тэгээ би энийг ерөөс ашигладаггүй. За яг энэ highlighter-ны brush бас нэг хэрэглэгдэхгүй. Highlighter-а хуруугаараа тавьсан бараг илүү дээр юм шиг надад санагдаад идэв. Ингээ хамран дээр энэгүй тавихаар бас хэцэрхий том юм тавигдаад идэв байхгүй. За түрүүний бас нөгөө хамрны brush. Яг энийг бас хаяа нэг тэн дээр шаал өөр өнгө ашиглах гэдэг бол бас ашиглагдана л да. Гэтэл ер нь нэг ашиглахгүй. За тэгээд бас ийм нүдний тэн ийм өөр brush-нууд байна. Яг энэ том brush-ийг би хаяа бүр зөвхөн л хөмсгөө ингэж powder-тмаар байгаа үедээ ашигладаг. Гэтэл энэ байхад бол нэг хэрэгтэй биш байдаг. За ийм нэг уруулын будганы brush байна. За энэ бас нэг ашиглагддаггүй уруулын будга. Энэгээр юу нэг төрөхдөггүй. За энэ бас ийм нөө foundation-ы юм brush байна. Энэ бас нэг гоё ажилдаггүй. Ингээд зураас гараад эсвэл ингээд багс нь ингээд хитрхи их уугаад идэг бүр ингээд хайран foundation гэж боддог.
тэгээ үлдчихэж байгаа нь яг хөө энийг би түрүү өөр багсаар орлуулсан болохоор нэг ашигладаггүй юм л да. Энэ бол хөмсгний нөгөө нэг багс нэг ашигладаггүй. За энэ болохоор ийм нэг хатуу, ийм нарийнхан браш байгаа. Би энийг яг нэлийн ашиглах гэж үзсэн. Гэтэл бас нэг бүр ингэ нээсэн сарыг хэрэгтэй зүйл бол биш байсан. За энэ бас ийм нэг тенний багс байна. Түрүүний нөгөө нэг ширхэг тенний багс байхад энэ бол нэг хэрэггүй. Хамар өндөрлөлтөй багс байна. Энэ яг хөө зүгээр надад нэг будган даалтаж ирсэн. Энд бас нөгөө нэг сүдэрний браштай байж байгаа тэр нэг ингээд угаасан ч унцъя. За тэгээд юу ашиглахгүй гэвэл надад ийм их браш илүү гарч байгаа байхгүй юу? Гэтэ яг энэ дод нэгд байгаа болохоор би хаяа ашиглана. Гэтэ ерөн яг нээсэн сарын өдөр тутмынхаа брашыг авч байгаа. Брашаа шинжлэж байгаа охтуудад бол нээсэн сарын ийм багс авч одоо тийм мөнгөө өрөх бас шаардлага байна уу гэж бүрэн бодох хэрэгтэй. За би тэгээ багсан дээр нэмээд яах вэ? Хоёр нэг юм хэрэгсэл нэмээд ярьчих. Энэ хоёрыг би бүр байн харилдаг. За энийг яадаг вэ гэхлээр нөгөө cushion биш яг юм крем фаундейшн түрхэхтэй энүүгээр ингээд айгуу гоё жигэд ингээд тараагаад түрхдэг. Тэгээ энэний яг жигэд тарааж байгаа нь бас нэг давуу тал нь хамгийн том давуу тал нь гараа ерөөсөө ингээ фаундейшн болохгүй байгаа надад айгүй таалагддаг байхгүй юу. Тэгснээс ингээ хуруугаараа ингээ тараагаад түрхсэнтэй бол нэг чанарын зөрүүгүй. Гэхдээ ингээ гараа фаундейшн болохгүй энийг ашиглаад бочгаар айгүй гоё цэвэрхэн байдаг. За энэ болохоор яадаг вэ гэхлээр би нөгөө нэг K-pop-ын Lashes гэдэг нэг юм бичлэг хийжсэн тий. Тэрэн дээрээ яг би нөгөө нэг энэ байхгүйсэн болохоор Cleanse-ний юм хавчаараар сомоосоо будсан. Энэ болохоор яг одоо би бас ингэ будсан юм л да. Одоо ингэ багцлаад ингэ будсан байгаа бодолтыг энийг ашиглаж хийдэг байхгүй юу? Сомоосоо будчаад ингэ түнхөө ингэ хавчаад ингэ явчихдаг. Яг брашн дээр нэмээд би энэ хоёрыг бас ерөө must have байвал үнэхээр гоё тийм тухтай тий. Хөнгөвчлөлтөг гэж сонгочих, бас оруулчих. За тэгэхээр өөр ингээд миний must have гэж үзсэн. Нэг иймэрхүү юмнууд болж байна. За тэгээд багсаа яаж сонгох вэ гэж маш их асуудаг. За багс сонгохдоо бол онлайнаар захирч байгаа бол бүр яг ингээд хүмүүсийн амар рекоменд хийдэг, хүмүүсийн амар хэрэгэлдэг те. Одоо шинэ энэ RTX энэ бол real technique гэдэг нэлийн хөргөн алдартай те. Ингээд бас ингээд боломжийн үнэтэй хэрнээ маш хөргөн чанартай энэ браштай одоо брэнд ахгүй. Жишээ нь онлайнаар авах жаа бол real technique за өөр нөгөө Morphe гэдэг ингээд зөндөө олон гоё брендийн багснууд байгаа. Заавал тийм чанартайгийн сонг юусэн ингээд ямар ч нөгөө лейблгүй те логогүй хаанаас яаж үйлдвэрсэн мэддэхгүй тийм юм бол захиад нэг хэрэггүй. Яагаад гэвэл багсыг ингээд хэдүүлээ маш их угаана. Тэнгүүд угаангууд яг энэ хооронд байгаа нэг юм цавуун байдаг. Муу багснууд бол угаахаар яг тэр нөгөө цавуун салаад ингээд үснүүд нь ингээд суураад үлдчихдэг байхгүй юу? Харин сайн багснууд бол хичнээн угаасан ч ингээд байж л байна. Тийм байдаг. За тэгээд нэгт за тий онлайнаар авах чаа бол заавал яг ингээд найдвартай брэнд гэснийг сонгох хэрэгтэй. За үнэхээр гоё очиж авч байгаа бол юуг нь шалах вэ гэхээр үсийг маш гоё шалгана. Үс нь бүр ингээ маш гоё ингээ харсан чинь ингээ хүрэгтүүдтэй ингээ хүзүүн дээр ингээ яваад үзэх хэрэгтэй. Ингээд хүрэгтүүдэд нэг гоё тийм таатай мэдрэмж өгч ивэл окей, nice гоё байж болох юм. За тэгээ бас ингээд авахтаа яг энэ одоо цавуу маавнтэй ингээд хэр ингээ яасан бэ гэдгийг бас юу харчвал зүгээр шууд ингээл ойртуулаад ингээ харахад энэ дээр нэг юм цавуу маав гараад ирсэн байвал тэр бол жоохон муу хийцтэй муу да гэж юу энд авахгүй орхивол зүгээр. Тэг яг ингээд ямар ч юм илүү дутуу юм цавуу гараагүй те ингээд өсөн юм зөөлхөн за ингээд бариад үцгээр бас ингээд юу барьцтай те тийм багсыг юу сонгох хэрэгтэй. Яг миний ингээд өөрийн туршлагаас бол ингээд маш юм их үстэй юм шиг тийм хийцлэлтэй багс байвал айгуу тийм одоо сайн чанартай бас айгуу гоё тийм зөөлхөн будгийн гоё жигэд тарааж өгдөг тийм багс юм шиг санагддаг. Тэгэхээр та бас ингэсэн бариад ингээ харьцуулаад үзээрэй. Их үстэй нь бол угаасаа л. За тэгээд багсаа цэвэрлэхтэр болохоор яадаг вэ гэхээр би нэг энийг ашиглаад багсаа цэвэрлэдэг. За багсыг ерөн бол яг бүр гүнлүү нь хортол сайн угаах нь ингээ чухалч гэсэн яг үзүүр хэсгийг нь маш сайн ингээ угаах хэрэгцээ гардаг хгүй. Тэнгүүт миний энэ одоо харуулад байгаа юм бол ийм силикон юу яг нүрээ цэвэрлдэг юм л да. Гэтэ миний нүүрэн дээр арай ширүүдэд байгаа юм санагдаад байдیں۔ Тэгээ нүгээр яг энэ силиконын ийм арцгаар юутэй хэсэг дээр нь багсаа ингээд
Би бол зүгээр л юм одоо safeguard энэ төр бактери эсрэг ийм саваа ашиглаад савгаасаа жоохон авлаа, усанд хийж нь ороглоо. Тэгээд энүүгээр ингээд гоё уртлын ингээд цэвэрлээд өчтдөг. За тэгэнгүүт нилээн гоё ингээд хөөсрөөд ирнэ. Хөөсрөөд ирэнгүүт нь хуруугаар ингээд зөөлхөн дарж агаад ингээд дотор талыг ингээд цэвэрлээд өгдөг. За эсвэл яг энэ дээрээ ингээд нилээн жоохон хүчтэй ингэж дарж агаад бас ингээд дотор талыг ингээд цэвэрлждэг байхгүй юу? Өөрөөр багсныхаа энэ дотор тал малыг бас аягүй сайн шалгаж яхах нь чухал. Яагаад гэвэл чинь ингээ шигүү юм өстэй юмнууд байгаа болохоор ингээ дотор талд нь ямар нэг юм бөгнөрсөн байх вэ те. Тэр мөрийг шалгаад гоё ингээ гүн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. За тэгээд энэ нөгөө консилерийн багс байгаа шүү дээ. Энүүгээр бол байнга нөгөө нэг крем хэдүүлээ фаундейшн ингээ түрхэн өө дараач марчаа те. Энэ дээр би яадгүй гэхлээр нүур цэвэрлдэг юм ойл ашиглаад гарн дээр ойлноосоо авлаа. Энэ фаундейшнтэй юмаа нилээ би ингээ үрээд өгдөг алган дээр ингээд ойлтой ингээ холиод тэнгуут яг нөгөө фаундейшн нөгөө тосон бүтцтэй юмнууд маань гоё ингээ хайлаад гараад ирдэг байхгүй юу. Тэгээд араас нь хөөсөөрөө тэгээ энэ дээрээ бас ингээд гоё бачна. Тэгэхээр ерөн бол яг юм тосон бүтээгдэхүүн түрхдэг ийм брашнуудаа эхлээд тосон бүтцтэй цэвэрлэгчээр угаад араас нь бактери эсрэг савнгаар угаа бол бас айгүй зүгээр идэг. Бүрэн арилдаг гэсэн үг. Окей. Ингээд өнөөдөр ярих юм дуусан. Таад минь өөр асууж тодруулах зүйл байвал энэ комент хэсэгт бичээрэй. За бас өөр гоё бичлэгний саналууд байгаа бол бас надад ингээд нээлттэй хэлж болно шүү. Би та хэдийн бичсэн бүх комментийг ингээд уншиж идэг. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай.